Америк нэгдсэн улсын байлдааны хөлөг онгоцууд Иран улсын ойролцоо ирсэн гэлээ. Дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 25% дүүцэх худалдааны хилэлцээр байгуулагдажээ. Сүүлийн цаг болоход 85 секунд үлдсэн талаар эрдэмтэд анхаарууллаа. Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер Бээжинг зорив. Арамдраг үзэгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлаг мэдээлнэ. За энэ 7 хоногийн ихэр Америк нэгдсэн улс Абрахам Линкольн нисэх онгоц тээвэрлэгч хөлгөөр ахлуулсан томоохон цэргийн хүчийг бүс нутагт байршуулж эхэлсэн тухай мэдээллүүд гарч байсан. За тэгвэл өнөөдөр Америк нэгдсэн улс Ираны ойролцоо ойролт орндод цэргийн сургуулилт хийхээр төлөвлөж байгаа гэдгээ зарлалаа. Энэ нөрөө Америк Ираны харилцааг хурцлуулсан дараагийн томоохон үйл явдал болж магадгүй байна. За учир нь он гарснаас хойш Америк нэгдсэн улс Ираны засгийн газар ардчиллыг дэмжигч жигсагчдыг хүчээр дарж олон мянган хүн амиа алдаж олон хүн хоригдож байгааг зогсоохын тулд Иранд цэргийн ажиллагаа явуулж магадгүй гэж удаагаар анхааруулж байсан. За тэгвэл энэ удаад Америк нэгдсэн улсын төв командлаас уг сургуультыг техник хүний нөөцийг тараан байрлуулах, чадварыг нэмэгдүүлэх, за уян хатан хариу арга хэмжээ авах бэлтгэлийг хангах, бүс нутгийн доктортой байдлыг баталгаажуулах зорилготой гэж байна. За гэхдээ сургуулийн 5 байршил оролцох Америк нэгдсэн улсын цэргийн техник хэрэгслийн жагсаалтыг олон нийтэд хараахан зарласангүй. Төв командлаас даваа гарагт хийсэн мэдэгдэлд цөмийн хөлгөөртэй USS Абрахам Линкольн нисэх онгоц тээвэрлэгч хөлгөөр ахлуулсан Америкийн тэнгисийн цэргийн томоохон хүч ойролт орндын бүс нутагт ирсэн гэж зарласан байна. USS Gerald Ford хөлгийг өнгөрсөн 10 дугаар сард Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах Америк нэгдсэн улсын ажиллагааны өмнө Карибын тэнгист байршуулснаас хойш анх удаага нисэх онгоц тээвэрлэгч хөлөг төв командлын бүсэд байрлаж байгаа нь энэ. Намын энэ удаад олон 10 сүнөөгч онгоц ойролцоогоор 5,000 усан цэрэгтэй энэхүү хөлгийг агаараас хамгаалах систем бүхий удирдлагатай Пуучингийн анги дагалдаж цохилтын бүлгийг хамгаалж байгаа юм байна. Намын Америк нэгдсэн улс нь F-15E Strike Eagle гэх нэртэй сүнөөгч онгоцны 1 дивизийг бүс нутагт шилжүүлсэн тухай Washington Post мэдээлсэн байна. Эдгээр онгоц нь 2024 оны 4-р сард Иранд хийсэн Америкийн цохилтонд оролцож байсан нэгжүүд байна. Америк нэгдсэн улсаас Их Британи мөн адил хамгаалтын зориултаар тайфун сүнөөгч онгоцуудаа бүс нутагт байршуулсан байна. Иран дахь жагсаалын нөхцөл байдал хохирогчдын тухай мэдээллийг ташимдуулахад жагсаалын эрч бол намдсан. Гэхдээ хохирогчдын тоо санаа түгшээсэн хэвээр байна. Америк нэгдсэн улсад төвтэй Human Rights Activist гэх нэртэй мэдээллийн агентлаг бараг 6,000 хүн амиа алдсан гэж тооцоолж байгаа бол Ираны засгийн газраас 3,100 хүн амь өргөцсөн гэж нэлээд зөвшөөрсөн байна. Намын хоригчдын тоог 30,000-ыг давсан гэж үзэж байгааг сурвалжуулж гисэн байгаа. Жагсаалын үеэр улс даяарх интернет тасалдсан учраас бодит тоо баримтыг баталгаажуулахад хүндрэлтэй байгаа. Өнөөдөр дэлхийн эдийн засгийн 4/1-ийг хамарсан томоохон хэмжээний түүхэн чөлөөт худалдааны хилэлцээр байгуулагдлаа. Энэ бол Энэтхэг болон Европын холбоо 18 жилийн турш хилэлцсэний эцэст батлагдсан чөлөөт худалдааны хилэлцээр байгаа. Талууд өнөөдөр Нью Дели хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр энэхүү гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэтхэг болон 27 гишүүнтэй Европын холбооны энэхүү хооронд байгуулсан гэрээ хилцээр нь ойролцоогоор 2 тэрбум хүнийг хамарч нийтдээ 27 их найт $10 зах зээлийг бүрдүүлж энэ нөрөө дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 25 орчим хувийг төлөөлж байгаа. Талуудын их байгчид энэхүү хилэлцээрийг бүх хилэлцээрийн их буюу The Mother of All Deals гэж тодорхойлоход маш том хилэлцээр гэдгийг хэлж байгаа. Энэхүү бараг 10 жилийн турш үргэлжилсэн хилэлцээ эцэст нь батлагдаж байгаа нь Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын санаачлан эхлүүлсэн тарифын нэмэгдлээс үүдэлтэй гео эдийн засгийн хямралтай холбоотой гэж шинжээж тайлбарлаж байна. Европын комиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Кошта нар даваа гарагт шинэ Делид энэтхэгийн тусгаар тогтнолын баярыг тохиолдуулан болсон цэргийн парадын хүндэт зочдоор оролцсон. Энэ үеэрээ ерөнхий сайд Нарендра Моди таман уулзсан байна. Урсула фон дер Лайны тухайд X платформд нийтэлсэн бичвэртэй Европа энэтхэг өнөөдөр түүх бүтээж байна. Бид 2 тэрбум хүнийг хамарсан чөлөөт худалдааны хилэлцээрийг бүсийг байгууллаа. Энэхүү хилэлцээрийн үр дүнд хоёул аль аль нь ихээхэн хэмжээний ашиг хүртнэ гэж харж байгаа гэдгийг хэлсэн байна.
Хэлэлцээрийн хүрээнд энэтхэг болон Европын холбооны тарифыг мэдэгдэхүйц бууруулах хүлээлттэй. Тэгвэл хэлэлцээрт яг юу багтаж байгаа вэ? Өнгөрсөн жил Оросын нефтийг үргэлжлүүлэн худалдан авсныхаа төлөө энэтхэг 50% тарифыг ноогдуулсан Дональд Трамп үүнд хэрхэн хандаж байгаа вэ гэдэг чухал. Тэгвэл юун түрүүнд шинэ хэлэлцээр нь нэхмэл эдлэл, эмийн бүтээгдэхүүн, машин механизм, газрын тосны бүтээгдэхүүн, цахилгаан тоног төхөөрөмж зэрэг олон салбарт энэтхэг улсад давуу тал олгох боломжтой гэж үзэж байгаа юм. Европын холбоо нийтдээ 144 үйлчилгээний дэд салбарт энэтхэгт зах зээлээ нээж байгаа бол энэтхэг хариуд нь Европын холбоонд 102 дэд салбарыг нээж байна. Үүнд санхүү, далайн тээвэр, харилцаа холбооны салбар зэрэг багтаж байгаа. Энэтхэг улс нь урд өмнө автомашины салбараа хэд хамгаалсан бодлогыг баримталж байсан ба ингэхдээ гадаадын автомашинд 110 хүртэлх хувийн тарифыг ноогдуулж байсан. 2013 онд энэ шалтгааны улмаас Европын холбоотой хийх хэлэлцээ тасалдаж байсан байдаг. Зарим шинэ хэлэлцээрийн дагуу Европын холбооны автомашинд ноогдуулах тарифыг 30-аас 35% болгож бууруулж дараагийн жилүүдэд 10% хүртэл үе шаттай бууруулна гэсэн байна. Гэхдээ 15,000 еврогоос доош үнэтэй Европын холбооны автомашинууд энэхүү хэлэлцээрт хамрагдахгүй өндөр тариф нь хിവэрэ үлдэнэ. Цахилгаан автомашинуудын хувьд дотоодын үйлдвэрлэгчтэй хамгаалах үүднээс эхний 5 жил татварын хөнгөлөлтөнд хамрагдахгүй юм. Харин үүний дараа Европын холбооноос жилдээ 160 мянган дотоод шатлалтын хөдөлгөөртэй 90 мянган цахилгаан автомашин импортлох хязгаар тогтоох юм байна. Тариф буурах тухайд нийтдээ энэхүү Европын холбооны энэтхэг рүү гарах барааны 96.6% тарифыг бууруулах эсвэл татаж тэглэж байгаа. Машин механизм, химийн бүтээгдэхүүн, эмийн бүтээгдэхүүн зэрэг салбарын тарифуудыг тусална. Өмнө дарс архины татварыг дарсанд 20-30%, спиртэнд 40%, шар аригт 50% болгон бууруулж байгаа юм. Харин Европын холбоо энэтхэгийн барааны 90% тарифыг нь бүрэн тэглэх юм байна. 7 жилийн дотор энэ үзүүлэлт 93% хүрнэ гэж тооцоолж байгаа. Ингэснээр Европын холбооны дундаж тариф 3.8%-аас 0.1% хүртэл буурч байгаа. Мөн нийт хоёр талын худалдааны 99.5% нь ямар нэгэн байдлаар заавал тарифын хөнгөлөлт эдлэхээр болж байгаа юм. Хоёр талын хамгийн том худалдааны түн шалгах Америк нэгдсэн улсын тухайд энэхүү гэрээг хэрхэн хүлээн авч байгааг харвал тун шүүмжлэлтэй. Тухайлбал Америк нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бессент Европын холбоог шүүмжилж Америк нэгдсэн улс энэтхэгт Оросын нефтийг худалдан авсныхын төлөө 25% тариф ноогдуулсан. Гэтэл Европчууд энэтхэг улстай ийхүү худалдааны хэлэлцээр байгуулж байгаа нь шударга бус утгагүй гэх утгатай мэдээлэл хийсэн байна. Энэ талаар тодруулах юм бол Америк нэгдсэн улс нь энэтхэг улсад 50% галлон тарифыг ноогдуулж байгаа. Үүнийг тайлбарлахдаа Орос улбаны улсаас энэтхэг улс нь ихэнх хэмжээний газрын тосыг хямд үнэтэйгээр худалдан авч байгаа нь Оросын дайныг санхүүжүүлж байна гэж үзсэнтэй холбоотой. Гэхдээ нөгөө талд Америк нэгдсэн улс Европын тарифыг нэмнэ гэж удаадараа анхааруулж байгаа. Үүнтэй холбоотойгоор Гренландын асуудал цөөгдөж байгаа. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын тухайд Гренландыг өөрийн улсын эзэмшлих болгоно, харин эсэргүүцэн Европын холбооны улсуудын эсрэг өндөр тариф тогтооно гэж анхааруулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор энэ нөрөө Европын холбооны шийдвэр гаргалтанд нөлөөлсөн байж магадгүй байна. Сүүрлийн цаг болоход 85 секунд үлдсэн гэж Bulletin of the Atomic Scientists буюу цөмийн судлаачдын эмэгтгэл сэтгүүлийн аюулгүй байдлын зөвлөлөөс зарласан байна. Анхны цөмийн бөмбөгийг бүтээхэд гар бие оролцож байсан Чикагогийн их сургуулийн сургууль дахь Альберт Эйнштейн тэргүүтийн эрдэмтдийн баг Doomsday Clock буюу энэхүү сүүрлийн цагийг 1947 онд анх танилцуулж байсан байдаг. Энэхүү цаг нь цөмийн дайн, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлаас болж хүн төрөлхтний соёл иргэншил устж үгүй болох үеийг шөнийн тэг цаг гэж үзээд үүндээ хэр ойрхон байгааг цаг минутын зүгээр илэрхийлдэг байна. Тэгвэл 2025 оны 1-р сарын байдлаар шөнө дунд болоход 1 минут 29 секунд үлдсэн гэж зааж байсан бол энэ жил буюу 2026 оны 1 сарын байдлаар 4 секундээр урагшилж 1 минут 25 секунд болж байгаа нь уг цагийг бүтээснээс хойших шөнө дундад хамгийн ихээр ойрцсон тохиолдол болж байна. Харин сануулгад 2023 онд Украины дайны улмаас цагийн зүг огцом 10 секундээр урагшлуулж байсан удаа бий. Харин энэ удаад өнгөрсөн оныхоос 4 секундээр инхүү урагшлуулж байгаад ямар онцлог хүчин зүйлсэд орсон байгааг харах юм бол юун түрүүнд дэлхийн дулаарл хүлэмжийн хий, далайн түвшний өсөлт, шинэ дээд хэмжээнд хүрч байгаатай холбоотой гэж эрдэмтэд анхааруулж байна.
Сүүлийн үед дэлхийд дахинд ган гачиг, гал төмөр, үер, хар салхи улам хүчтэй. За өмнө хизээж байгаагүй тогтворгүй болж байгаа. Мөн сүүлийн 3 жил нь бүгдээрээ түүхэнд хамгийн халуун жилүүд болж бүртгэгдсэн байдаг. Тэгвэл дараагийн дэлхийд дахинд учирч байгаа эрсдлээр хиймэл оюун ухаан нэрлэгдсэн байна. Хиймэл оюуны зохицуултгүй хөгжил хэд өрсөлдөөний улмаас буруу ташаа худал мэдээлэл олон нийтийн дунд газар авах талаар эрдэмтэд анхааруулж байгаа юм. Мөн удаах эрдэмтдийн анхааруулж байгаа эрсдэл нь дэлхийд дахинд улс төрийн чиг баримжаа хэд үнсгэрхэг нэг хүнд нэг намд төвлөрсөн шинжтэй болж байгаа тухай нь. Ингэхдээ эрдэмтэд анхааруулж байгаа нь хэрвээ дэлхийн хоёр талын дунд бүхнийг ялсан, хоцсон гэж үздэг хандлагад хуваагдах юм бол бид бүгд хожигдоход хүрнэ гэж анхааруулсан байна. Энэхүү олон улсын аюулгүй байдлын талаарх мэдээллийг бэлтгэж анхааруулга өгөх зорилготой судалгааны байгууллагад цөмийн технологи, байгаль орчин зэрэг олон салбарын эрдэмтэд ажилладаг. Дэлхийд дахиндах аюул эрсдлийн түвшин ямар байгааг тодорхойлж, жил бүрийн 1-р сард уламжлал ёсоор цагийн зүг урагшлуулах, хойшлуулах хэсгийг шийддэг байна. Сүүлийн цагийн гол ач холбогдол нь улс орнуудын бодлого төлөөлөгч нар болон олон нийтэд хэр эрсдэлтэй орчин нөхцөлд амьдарч байгааг нь анхааруулахад оршдог байна. 1947 оноос хойш нийтдээ 27 удаа энэхүү цагт тохируулга хийж байсан юм. Тэдгээрээс онцлогийг нь харвал 1953 онд Америк нэгдсэн улс болон Зөвлөлт холбоот улс атомын бөмбөгөөс хэд дахин илүү хүчтэй улс төрөгчийн бөмбөгийн туршилт хийж байх үед сүүрлийн цагийг шөнө дунд болоход 2 минут болгон тохируулж байсан байдаг. Харин 1991 онд хүйтэн дайн дуусч Зөвлөлт холбоот улс болон Америк нэгдсэн улсын хооронд цөмийн бөмбөг туршилтыг зогсоох тухай гэрээ байгуулагдсанаар сүүрлийн цагийг 17 минутаар сунгаж ажээ. Дараагийн онцлог мэдээллийг хүргэе. Тэгэхээр Хятад улстай худалдааны хэрэлцээр тохиролцоо хийснийхээ хариуд Америк нэгдсэн улсын эрх баригчдын шүүмжлэлийн бай болоод байгаа Канада улсын араас бас нэгэн томоохон улсын өндөр албан тушаалтан Бээжинг зорж байгаа нь Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер болж байна. Түүний Бээжинд хийж байгаа энэхүү 3 хоногийн айлчлалын үеэр Хятад болон Их Британи улсууд худалдаа хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зургаар болсон гэж албаныхан мэдээлж байгаа. Кир Стармер нь 2018 оноос хойш Хятадд айлчилсан анхны Их Британи улсын ерөнхий сайд мөн болж байгаа юм. Тэр маргааш Хятадын дарга Ши Жинпинтэй биечлэн уулзахаар тохиролцсон байна. Мөн түүнтэй хамт 60 гаруй Их Британи бизнес соёлын удирдагчид айлчлалд явж байгаа нь Хятад болон Их Британи хамтын харилцааг олон салбарт дахин сэргээж сайжруулахыг хичээж байгааг харж болохоор байгаа. Тухайлх юм бол Кир Стармер Хятад улсын Их Британи хувьд эдийн засгийн болон стратегийн хувьд асар чухал тоолгүй өнгөрөх боломжгүй түншээ гэж өөрийн мэдээлэлд тодорхойлсон байна. Мөн хоёр улсын харилцаа өмнөх засгийн газрын бодлого болон оролцооноос шалтгаалж тусгаарлагдсан гангасан гэж байна. Харин одоо Их Британийн засгийн газар Хятадтай стратегийн тууштай харилцаа үүсгэж тэнцвэртэй хамтын харилцааг бий болгохыг зорж байгаа гэл. Гэхдээ энэхүү айлчлал нь сөрөг хүчний намынхаас Стармерт Бээжинд хэтэрхий ая тал засаж харьцаж байна гэсэн шүүмжлэлийн байгалаад байгаа. Мөн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс энэхүү айлчлалд шүүмжлэлтэй хандах нь мэдээж байгаа юм. Миннесота мужийн ерөнхий шүүгч Патрик Шилц холбооны засгийн газрын харьяа цагаачлалын агентлагийн дарга Тод Лойнсыг шүүхэд өөрийн биеэр эрхийг шаардсан байна. Энэ мужийн шүүхээс гаргасан цагаачлалын агентлагийн саатуулсан цагаачдыг батлаан даалтаар суллах шүүхийн тушаалыг удаадараа үл тоомсорлсонтой холбоотой юм байна. Мужийн ерөнхий шүүгч агентлагт шүүхээс гаргасан шийдвэрийг бодолцсон үзээд хэрэгжүүлж эхлэх өчнөө хугацаа байсан ч гэлээ огт тушаалыг дагаагүй, тоогоогүй өдийг хүрсэн гэж мэдэгдсэн байна. Тухайлбал мужийн шүүхээс Эквадорын цагаач иргэн Хуаны батлан даалтанд гаргах хүсэлтийг онцлоод байгаа юм. Хуулийн дагуу гаргасан хүсэлтээр бол түүнийг суллах хугацаа аль хэдийн болсон. Харин шүүгч Хуаныг суллах юм бол агентлагийн дарга Тод Лойнсыг биечлэн ирэх шаардлагагүй болохыг хэлж байна. Энэхүү Миннесота мужийн захиргаа цагаачлалын агентлагийн хооронд өрнөж байгаа үйл явдлыг иргэн сануулгад энэ сард холбооны засгийн газрын ажиллагааны үеэр Америк нэгдсэн улсын 2 иргэн буудуулж амиа алдсан хэрэгтэй холбоотой. Үүний улмаас ерөнхийлөгч Дональд Трампын чангатсан цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал Миннесота мужид тасралтгүй үргэлжилсээр байгаа юм. Мужийн шүүхээс иргэдийн шаардлагын дагуу агентлагийн даргаыг дуудаад байгаа нь харин нөхцөл байдал ийм байхад ерөнхийлөгч Дональд Трамп уржигдэр мужийн цагаачлалын бодлогын хэрэгжилтийг хянуулан шалгуулахаар Том Хомоныг томилж байгаагаа хэлсэн ба. Том Хомоны хувьд өчигдөр Миннесота мужийн захирагч Тим Волц, Миннеаполисын хотын дарга Джейкоб Фрейнертэй уулзсан юм. Тэрээр уулзалтын дараа бид тэдэнтэй 100% санал нийлэхгүй байгаа ч гэлээ уулзалт нааштай байсан. Цаашид үр бүтээмжтэй хамтарч ажиллах боломжтой гэх мэдээллийг хийсэн байна.
Хомоны удирдлага мужийн хурцсан нөхцөл байдлын болон цагаачлалын хэрэгжилтийг өөрчилж маадгүй байгаа юм. Мэдээ үргэлжлүүлж байгаа үргэлжлүүлэн зарим мэдээллийг товчоор багсан улаана. Канада улсын ерөнхий сайд Маккарни Давос хотноо болсон дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлсэн өөрийн байр сууриа өөрчлөхгүй гэдгээ ерөнхийлөгч Дональд Трамптай хагас цаг орчим утсаар ярихдаа хэлжээ. Тэр Канада улс Америк нэгдсэн улсаас хэд хамааралтай байдлаа бууруулж 6 сарын дотор 4 твт 12 шинэ худалдааны хэлэлцээр хийхээр ажиллаж байгаа гэдгээ тайлбарласан байна. Хоёр 2026 онд Миланд болох өвлийн олимпийн наадмын үеэр Америк нэгдсэн улсын цагаачлалын агентлагийн ажилчид аюулгүй байдлыг ханган ажиллахаар яригдж эхэлсэн Италид маргаан дагуулж боллоо. Италийн зарим улс төрчид тэр дундаа Милан хотын дарга Жюзеппе Сала энэхүү шийдвэрийг эсэргүүцэж цагаачлалын агентлагуудын ажилтнуудыг хоттоо хүлээн авахгүй гэдгээ мэдээллээ. Өмнөх олимпиадын үеэр Америк нэгдсэн улс үүнтэй ижил төрлийн дэмжлэг үзүүлж байсан ч энэ удаа уг агентлагийн хүний эрх хүчирхийллийн асуудалтай холбогдсон байгаа нь ийхүү шүүмжид дагуулахад хүргэж байна. Япон улсын ерөнхий сайд Такаичи Санаягийн одоогийн эрх баригч нам болох либерал ардчилсан нам болон Японы шинжлэлийн нам дараагийн сонгуулиар олонхоо алдсан тохиолдолд огцорно гэдгээ дахин мэдээллээ. Энэ нь Япон улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болох Такаичигийн засгийн газрын дэмжлэг сүүлийн санал асуулгуудаар буурсан үзүүлэлттэй гарсантай холбоотой гэлээ. Японы Никкей сониноос гаргасан сүүлийн судалгаагаар Такаичийн дэмжлэг 67% болж буурч өмнөх сарынхаас 8-1-ээр унсан байгаа юм. Америк нэгдсэн улс дэлхийн дулаарлыг хязгаарлах зорилготой Парисын уур амьсгалын хэлэлцээрээс албан ёсоор гарлаа. Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан уг шийдвэр нь нэгдсэн улсны байгууллагын мэдээлснээр өчигдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү шийдвэр Дональд Трампын цацаграгаа чулуужсан түвшний хэрэглээг дэмжиж сэргээгдэх эрчим хүчнээс зайгаа барьж байгаа бодлого баримталж байгаатай холбоотой байж маадгүй юм. Иргэн сануулгад Америк нэгдсэн улсын гарсан уг Парисын хэлэлцээр нь дэлхийн температурын өсөлтийг 2 хэмээс доош чадвал 1.5 хэмд барих зорилготой нэгдсэн улсны байгууллагын харьяа байгууллага юм. Тэгэр телевизийн оройны гадаад мэдээний тайм хөтөлбөрийг хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Сайхан байраа.